Энэ гурвын дарааки гэдэг дүрэн байгаа. Энэ нь болохоор ага такусан ару. Ага такусан зүйл дээр буюу а гэдэг юм нь одоо маш их байна тий. Эсвэл их наалтсан байна ч юм уу. За энэ гэд яриад байгаа юм нь болохоор йокуна имиж буюу яг тийм сайн зүйл тал тэг хэрэгэлдэг нэ шалтгаан нийл шалбаг болсон ч юм уу тий. Нийл хогдол болсон ч юм уу. Тэгэж дүүрэн бүрхсэн юмар дүүрэн гэсэн утга орчирнэ гэсэн үг. За мэши дарааке да гэж дуусгаж болж чинь эсвэл дэ гэж явгуудаа цаашаа өгүүлбэр явж болж чинь. За мэши дарааке гингүүтээ артаас нь мэши залгах үед но авах юм бэ урд нь. За мэши дарааке гэд ни нару гэж болох юм байна. За энэ бол ерөнхийдөө амархан дүрм. За Йокуна имэжи но мэши гэж ихтэй нөх одоо тий тийм сайн зүйл гэж хэрэгдэхгүй жишээ. Гоми гэхээр хог тийм ээ хокори гэдэг маань тоосчоор доро гэдэг маань шалбаг тийм ээ чи гэхээр цус кизу гэхээр шарах тийм ээ шива гэдэг маань болохоор шива ч нөгөө нэг юу штэ. За яаж шива ч юу лээ нөгөө нэг аян дэжтэй үрчлээ ахгүй үрчлээ. Тэгээ мачигаа ихээр одоо алта тий. За жишээ нь одоо эдний бүгдийг нь орсон рэбүнүүд хэдэл харъя. Яако зута вар арате инаката нөө тэ хокори дараакены нати шимата гэхээр яакон гэдэг маань болохоор агаарч болгоч тийм ээ. Агаарч болгочийг одоо удаан зүто арате инаката нөө тэгэхээр удаан хугацаанд угаагүй байсан болохоор хокори дараакены надтай шимата гэхээр тоос дүүрэн болчихсон байсан. Тоосоор дүүрэн болчихсон. Хокори дарааке гэж хэлдэг. Хокори дарааке. За дараагийн нь болохоор такусан бенки шта нани конкай но тест ва мачигай дарааке тэшта гэхээр такусан но бенки шта нани гэхээр одоо маш их хичээл хийсэн ч конкай но тест ва гэхээр энэ удаагийн шалгалтанд мачига дараа гэдэг штэ тэгэхээр алтаа дүүрэн байсан. Алтаагаар дүүрэн байсан. Их алдчихсан байсан гэсэн. Маш их алтаатай байсан гэсэн. За дараах нь шацууга шива дараа дата нөө тэ айрон о какемашта гэхээр шацуу гэдэг маань цамц ш тийм ээ. Шацууга шива дарааке дата нөө тэгэхээр цамц өрчлөө дүүрэн байсан болохоор айрон гэдэг маань индүү гэсэн үг. Айрон о какемашта гэж хэлдэг шүү. За юмыг индүүд хийх. Айрон о какемашта. За зүггүй нөө өөний хокори дарааке дата гэхээр ширээн дээр тоос дүүрэн байсан. Ширээ дээр тоос дүүрэн байсан гэж орчиж байгаа. Яг л монгол шиг. За кодомо ва доро дараакены натте кайте гита буюу кодомо ва гэдэг нь хүүхэд доро дарааке гэхээр шавраар дүүрэн тий. Нийл шавар болчихсон гэсэн үг. Нийл шавар болчихсон кайте гита буюу харж ирсэн. Ингээд эний натте гэдэг дараакены натте гэдэг энэ дүрм энэ орж ирж ш тийм ээ.